За сайн байцгаана уу. Өнөөдрийн блогийг ялангуяа эрэгтэйчүүдэд те бүхэн насны эрэгтэйчүүдэд за тэрнээс гадна одоо гэр бүлийнхээ харилцааг хүндэлдэг гэх юм уу эсвэл одоо нөхөртөө анхаарал тавьдаг одоо дотн харилцаанд анхаарал тавьдаг бүсгүйчүүд за зориулсан. Тэгэхээр энэ бол хүн болгоод зориулсан блого гэж хэлж болно. Ер нь яг хөө миний блогийг би энэ статистикийг ингээ харахаар маш олон эрэгтэйчүүд үздэг юм байлээ. Тэгэхээр би ямар ч байсан тэдний одоо хүсэн хүлээсэн мэдээллийг зарим талаараа өгч чаддаг ч юм болов гэж бодож байгаа. Тэрэндээ бас их баяртай байгаа. Манай эрэгтэйчүүд ерөнхийдөө нэг төдийлөн ингээд нэг нээлттэй хүмүүсээс одоо өөрсдийнхээ эрүүл мэндийн талаар ч юм уу эсвэл одоо ямар нэгэн одоо тулгамдсан асуудлаар нэг юм асуугаад байдаггүй. Энэ харин ингээ влог юм уу ямар нэгэн байдлаар ийм мэдээлэл ингээд тавьчихаар ингээд айгүйх үзээд өөрийнхөө одоо амьдралд ингээд хэрэгтэйг нь авч хэрэгэлдэг ийм одоо сүрхий мундаг хүмүүс байдсан болов гэсэн ийм бодолд төрсөн. Тэгэхээр би бас намайг үздэг одоо эрэгтэйчүүдтэй талархалтай байна. Маш их баярлалаа. Тэгээд subscribe, like дарахаа мартуу гэж хэлье юм өмнө. За энэ яах вэ? За тэгээд та нар миний хийсэн 2 влогийг үзсэн байх. Ялангуяа нэг өвчлөлтийг одоо сайжруулдаг эмний талаар мэдээлэл өгсөн 2 одоо мэргэжлийн влог байгаа. Тэгэхээр тэрийг үзээд бас тодорхой хэмжээгээр бас их зарим зүйлийг анхаарч бодож ингэж хэрэгэлсэн байх гэж ингэж найдаж байна. Тэгээд би одоо тэрүндээ илүү их юм одоо илүү их сүүлийн гарсан мэдээллүүдийг үндэслээд ийм би одоо нойрог эрэгтэйчүүдэд өгдөг ийм зөвлөгөөгөө би та нарт ингээд амжуулж өгье гэж бодож байгаа. За тэгээ яагаад гэхээр энэ бол Viagra гэсэн юмны талаар байгаа. За би одоо ямар үргэлжлэх хугацаа, дүүшлэхний механизм бүх юмнуудыг би 2 влогоор ярьсан учраас би давтаж ярихгүй гэж ингэж бодож байна. Яг хөө энэ бол автенгэд би нэг өдөрт нэг 800% үйлчлээ гэж ботход доотлол нь одоо 5 эрэгтэйчүүд ирж юм Viagra ингэж автыг. Тэгэд энд болохоор Viagra-г зөвхөн одоо ийм зүйч тодорхой асуултуудыг асууж байгаад ингэж олгодог ийм одоо дүрм журмтай байгаад идэв. Тэгэхээр яг тэгвэл энэ цаана нөгөө хувь хүний эрүүл мэндтэй холбоотой юм явагдаж идэг учраас байнга одоо энэ чиглэлээр ингэж мэрэгжлийн хүмүүс өгд юм аа. За тэгээд та нар тэр Viagra уухын өмнө өөрөөсөө асуух ингээд асуултууд гэсэн влогийг үзсэн байх. Тэгэхээр тэр влогын дээр тодорхой асуултууд байгаа. Тэгэхээр тэр яагаад гэдэг юм би та нарт хэлж өгье. Хүмүүс яхалтай ингээл заас ингээд би нөргөөстэй асуух гэдэг байхгүй. За ийм юмнууд би асуух хэвээр та ингээд биелнэхээр окей гэж тэгдэн. Тэгээ би ингээд юмнууд ингээд асуудаг байхгүй. Тэгэл тэр. Өө зүгээр. Юм уухгүй. Зүгээр. Урд нь хэрэлж байсан. Санаа зовхон байхгүй. Тэгээд ууг нь бол рецептэн дээр даралт уух зөндөө бол эмнүүд одоо бай хэрглэж байгаа ш нэг юм чинь. Тэнгүүч та ингээд даралтын ямар амьдраараа гэж асуудаг байхгүй зөв хүний талаарх юм. Өө зүгээр би ямар ч юм хэрэглэхгүй. Нүд нь одоо харааны талаар асуух тэгэхээр зүгээр ямар ч асуудал байхгүй. Бараг л бушуу шиг эмээ өгөөд би эндээс чи хурдан зайлаад гэсэн шинжтэй л идэг байхгүй. Тэгэхээр энэ магадгүй ингээд жоохон санаа зовдөг гэж магадгүй. Гэхдээ нэг ийм имийг болохтой тусгай ийм өрөөнд энд олгодог учраас уг нь бол нэг санаа зовдох юм байхгүй л дээ. Гэхдээ яг хуу манай эрчүүч ерөнхийдөө нэрлэхүүдээ бушуух шиг хаа зэрэгтэйчүүд адилхан байд юм шиг бушуух шиг имээ аваад зүгээр хурдан шиг алга болох тийм л юм байгаад байгаа. За гэхдээ одоо сүүлийн үед нөгөө эмч ингээд рецепттэй ингэж бичиж өгдөг болсон мэлээ. Тэгээд тийм тохиолдол бол бид нар нөх олон юм асуугаад байхгүй. Яг үл эмч аль хэзээ энэ талаараа яриад асуугаад ингэсэн учраас ингээд өгчдөг юм. За рецептгүй ингэж зарж байгаа тохиолдолд дээдлэн 8 ширхгийг, доотлон 4 ширхгийг л зардаг. 2 янзар юу одоо пакеттай байдаг байхгүй. Тэгээд тэрийг өгөхдөө бид нар иймэрхүү юм хэрэгэлдэг. За яагаад гэдэг би та нарт яг нөрөөгөдд яг юу гэж хэлдэг бэ? Тэрийгээ би та нарт хэлье гэж бодож байгаа. Тэгээд та нар тэр асуултуудыг харж байгаад хамгийн ихдээ ингэж зүрхний одоо ямар нэгэн нитрат гэдэг юм агуулсан юм уу гэж асуудаг тийм ээ. Тэгээд та нар энийг бол санаж байгаа. Тэгэхээр яа та нар мэдж байгаа нэг одоо энэ ангин гэдэг өвчин байдаг тийм ээ. Зүрхний багч гэж нэрлэж идэг. Тэгэхээр тэрний үед одоо маш хүчтэй зүрхөөр өвчтэй. Тэгээд ийм хилэн дээрээ тусаадаг ч юм уу хилнийхээ доор ингэж тавьдаг юмнууд идэг чинь нитро гэж манайхан яриад идэг. Тим юм уужаа тохиолдвол энийг бол яа хэрэглэхгүй яа тэгэхээр энэ нөгөө нэг юу яадаг байхгүй юу? Viagra чинь
одоо судсыг баг зэрэг юм өргөсгөх юм үйлчлэгээ үзүүлдэг. Тэгэхээр нөгөө нитр гэдэг хилэнд орох тавьдаг юм ингээ хэрэглэнгүүд давхар юм үйлд нь бол эрс ихсээд тэгээд жинхэнэ даралт бол гинтгэ огцом ингээ буурах ийм аюултай гэдэг багхгүй. Тэгэхээр энэ асуугаад байдаг нэг өчтөр цаана. За хоёрдугаарт нь гэхлээр нөгөө нэг ийм юунууд идэм одоо ийм хилнийхээ заана гэдэг попорс гэдэг юм нөгөө төр ингээд сэргээдэг одоо юу гэдэг нь ийм юмнууд амандаа ингээд хийчихэл яваад идэг юм нэг Европ орны хүмүүсийн тийм тамхи гэх юм уу одоо юу гэдэг нь тэгээ тиймэрхүү юм хэрэгжилж байгаа үед яа гэхэлэр тэд нар ч юм суц өргөсгөх үйлчлэгддэг байхгүй. Тэгэхээр тэрийг хэрэгжилж байгаа үед нөгөө Viagra би түрүүнд хэлсэн тэгээ суц өргөсгөх үйлчлэгтэй байдаг учраас хоёулаа бас зэрэгүүлээд даралт ингээ генет унах ийм аюултай байдаг юм аа. Тийм учраас бол хамт ийм хэрэгжилж байгаа үед бол хэрэглэхгүй байх хэрэгтэй гэж зөвлөж байгаа. За дараагийн юм ихлэхээр энэ дэдэгтэй уушгины даралны эсрэг одоо архаг уушгины өвчтөн хүмүүс идэг. Тэгэхээр уушгины даралт нь нэгсэн байхад нөгөөдгөө эсрэг даралтын буруулах гэдэг уудаг юмнууд байдаг байхгүй юу. Тэгээд тусгай тэр уудаг хүмүүс нь бол мэдчихэ би нэг нэрэн нэлээд авахт те. Тэгээ ийм тохиолдолд яах нь бас л адилхан даралт гин тогтсон мунах юм аюултай юм байдаг. Тэгээд би энэ мэрэгжлийн юмыг хараад ярьж байгаа шүү те. За дараагийн юм ихлээрээ сүүлийн 6 сар нэг зүрхний ямар нэгэн эмэг юм юу энэ тусна уу гэж асууж байгаа. Одоо инфаркт гэж ярьдаг бид нар те. За тэгээд ийм тохиолдолд бол ерөөсөө юу яахгүй уухгүй яагаад тэгэхээр энийг эмчтэйгээ ярьж яаж одоо тэр эрсдэлтэй юм байна уу гэдгээ мэдсэний үндсэн дээр энийг ууж хэрэглэн гэж байгаа. За тэгээд хэрвээ нөгөө нэг юу яаж чана юу зүрхэн дээлстэй эсвэл дарал нь одоо буурдаг ч юм уу буурсан эсвэл янз бүрийн иймэрхүү өвчтэй хүмүүс болохоор энийг аль одоо хэрэглэхгүй байх нь зүйтэй гэж ингээд эмч зөвлөж юу бид нар ингээд эмч рүү явуулдаг. За дараагийн юм ихлэх юм бол нүдний харааны өөрчлөлттэй хүмүүс гэж байгаа. Сүүлийн үед энэ бол мэдээж юм бид юм байна л да. Удмын шин чанартай хараанд нэг өөрчлөлттэй юм хүмүүс идэг. Тэгэхээр тэдний суцсанд нь яадан ихлээр ямар нэг өөрчлөлттэй юм юмуд байгаад байгаа учраас бас энэ эмийг бол уухгүй байх хэрэгтэй гэж хэлж байна. За тэгээд тэр нөгөө нэг юуны тохын эсрэг вирус эсрэг юмнууд идэх байхгүй. Тэгэхээр одоо манай сүүлийн жилүүдэд манай Монголд нөгөө тохтой хүмүүс чинь одоо онцлогоонд орохгүй цогтж яана нэтэр гэл янз бүр юм яриад байгаа тийм. Тэгэхээр мэдээж тохтой хүний тоо нэмэгдэхээр нөгөө вирусын дарангуйлах юмнууд уух хэрэгтэй болчихж байгаа байхгүй. Тэгэхээр тэр юмнууд яадаг гэхээр нөгөө илгээр ингээд юу яадаг одоо эмийг ингээд задалдаг тийм нэг юм тусгай одоо энзим гэж яриад байдаг шүү дээ манайхан. Тэгээ тийм юмар ингээд амжигддаг. Хэрвээ одоо тийм юм вирус эсрэг юм уудаг байжгаад Viagra-г ингээд хамт ингээд уулаа гэхэд яадаг гэхээр Viagra-ны хүч нь бол генетик юм нэг огцом юм нэмэгдэх юм аюултай байдаг. Тэгэхээр аливаа юм нэг уужаа тунгаасаа хэд дахин юм асар хүчтэй ингээд нөлөөлөхөөр яадаг гэхлээр гаж нөлөөнүүд гардаг эхэлдэг байхгүй. Тэгэхээр ийм учраас юу яхаа уухгүй байхыг зөвлөдөг. Тэр мэдээж эмчтэйгээ ярьж яж байна. За би та нар дараа нь хэлж өгье гэж бодож исэн юм юу вэ гэхлээрээ нэг ганц нэг юмнууд байгаад байгаа. За тэгэхээр ерөнхийдөө одоо би танад нэг юм зураг үзүүлэн заяа. Тэгэхээр яадан гэхлээр юм суцнууд байна. Энэ суцны бүдүү нарийн одоо хэрэг өргөн бай иймэрхүү те өргөн байна уу гэдг нь одоо энэ чи ингэж иймэрхүү байдлаар ингэж харагдаж байгаа байхгүй. Тэгэхээр энэ жишээлх юм бол нэг эрэгтэй бэлэг эрэгтний тийм ээ одоо шодооны те артер нь болох 1-2 мм байдаг байна. Бүр нарийнх нь за танаас зургийг харж байна. За тэгэнгүүт энэ артер биш үү тийм ийм гүрээний артер болохоор 5-7 одоо мм байж байгаа жишээтэй. Тэгээд ийм нэг одоо гуйны нэг бүдүүн одоо гуйны артериуд идэх байхгүй юу. За тэг нь болохоор 6-8 мм байна гэж бодож байна. Тэгэхэд энэ нэг шодооны тэр артерийн хэмжээ маш их жоохон байгаад байгаа үстэй тийм ээ. Тэгэхэд энэ ямар учиртай юм бэ гэхээр ерөнхийдөө хүмүүс яа гэхээр одоо юу даралт ихсэх өвчин байна. За тэгээд одоо холестерин гэдэг те ихсдэг тийм ээ. За ийм өвчтэй хүмүүс байна. Атеросклероз гэж ярьж сууц хатуурах эмгэгч гэж ярьдаг. Тэгээд чихрийн шиж өвцөн байна. За зүрх судасны эмгэгтэй хүмүүсийн энэ ерөнхийдөө энэ
хүчнүүд үед яа гэхэлэр нэг артерийн судсан тэгээ судсан дах дотор нь юм юунууд юм өөхнүүд юм янз бүрийн өөрчлөлт судасны өөрчлөлтүүд болдог байхгүй юу. Тэгэхээр та нар боддоо 1-2 мм-ийн тэгэхээр эн чинь тэгээ нөгөө нэг том судсанд нь очиод юм том өөх ингэж хамд нь цуглана, жижигт нь очиод жижиг өөх яана гэсэн юм ерөөсөй байхгүй тийм ээ. Ерөнхийдөө л өөх л өөх ахын нэг цусаар эргэлдэж байгаа тийм ээ. Тэгэхээр бүх судсанд яг л ижил хэмжээтэй ингэж тархаж байгаа гэж ойлгож байна. Тэгэхээр яа гэхээр нөгөө нэг шодооны чинь хамгийн жижигхэн нарийнхан судастай газар тийм ээ. Одоо тэр судасны бөглөрл илүү их одоо хуримтлагдах юм гэх тий том судастайд нь болохоор ингээд хуримтлагдсан ч гэсэн дотроо юм жоохон зай гараад тахна шүү дээ. Тэгэд иймэрхүү юмнаас тасаа болоод яадаг вэ гэхлээрэ ерөнхийдөө нөгөө нэг ийм өвчтөг хүмүүс чинь нас ах тусам энэ эрсдэл өндөртөө өвчлөн нэмэгддэг байхгүй. Тэгэхээр нөгөө юуны бэлгийн одоо сулрал яадаг байх нь нөгөө нэг тохиолдох нь бол хайцангуй элбэг ингээ байгаад идэг. За тэгээ энэ дээр юу яадаг гэхлээр тийм учраас ерөнхийдөө иймэрхүү юутай хүмүүс одоо эмчид үзүүлээд ярилцаад энэ эмийг уухгүй их нарийн ширэг юм их сайн ярилцах хэрэгтэй гэж ойлгох хэрэгтэй. За тэгээд мэдээж энэ бол нөгөө нэг биеинд гарч байгаа юм өөрчлөлтүүд байгаа тийм юм органик өөрчлөлтүүд байна шүү дээ. Судаснд гарч байгаа. Гэтэл тэрнээс гадна 10% нь сэтгэл санаатай холбоотой байдаг гэж байгаа байхгүй юу? Нөгөө нэг шодон хөвчрөлт чинь. За энд нь ямар юм бэ? Сэтгэл готролууд ээж болно. Осоо тэгээд ер нь их нойр бахтай ингээ яваад байж болно. Эсвэл одоо өөртөө сэтгэл хангалуун биш болоод байдаг. Эсвэл одоо сонирхол нь буурсан. Эсвэл одоо хит юм хөөрсөн юм одоо юу гэдэг юм хүмүүс байдаг та тийм ээ. За эсвэл одоо нэг сэтгэл готролтой айцтай ч юм уу байдаг. За тэгээд иймэрхүү юм нөлөөтэй юмнууд нэг амьдралын чанар ч готран өөртөө итгэлгүй байдал энэ төр чинь бас л одоо шодон хөвчрөлт нөлөөлөд байдаг байх нь л та. Тэгэхээр судсанд нь өөрчлөлт ороогүй ч гэсэн яхаа сэтгэл зүйн үед болохоор тэднэрт нөлөөлөд байдаг байна. А 90 орчим хувь нь гэхлээр одоо яхаа ямар нэгэн байдлаар тийм судсанд нь өөрчлөлт орж байгаа ийм хүмүүст тохиолддгоо гэж ингэж бичсэн байгаад байгаа. За тэрнээс гадна жишээлбэл хүмүүс янз бүрийн юмнууд дууж идэх штеп тийм ээ. За тэгэхээр яадаг гэхлээр жишээлх юм бол шээс өөх юмнууд байж гэн. За даралт буруулах юмнууд байж гэн. За тэгээд дээрэс нь нөгөө нэг та нар сонсон бах ясасаарэ гэд тэ нөгөө сэтгэл зүйн өөрчлөлтөө үед уулгадаг юмнууд байдаг байхгүй. Тэгэхээр тийм юмнуудыг за тэгээд унал таталтай эсрэг юмнуудыг тий авж байгаа үед ялангуяа карбамазепин гэдэг юмнууд итгэх юм. Тэгэхээр ийм юмнуудыг ууж байгаа үед яа гэхээр нөгөө нэг юу яадаг одоо сулрал тийм ээ иймэрхүү юу гаш нөлөөнүүд бол үүсдэг байгаа. За тэгээд мэдээж эн чи одоо яагаад одоо ийм рецептгүйгээр жоргуугаар энэ төр зараад байгаа гэдэг нь нэлээд шалтгаантай байгаа. Хүн болгон эмчд очих боломжгүй байна. Хүн болгон одоо уг нь бол бэлгийн амьдралч хүн болгон хэрэгцээтэй юм чухал зүйл байгаа шүү дээ тийм ээ. За тэгэхээр яадан бэ гэхлээр ерөнхийдөө энэ Viagra гэдэг юм яагаад ингээд рецептгүй ингээд зараад байгаа. Энэ бол хамгийн их судлагдсан ийм юм байгаа. 1998 онд нээсэн. Тэгсэн хэрнээ тэрнээс хойш яадаг гэхлээр 120 орчим бүр тэрнээс давсан ч юм байна одоогор тийм ийм клиникийн судалгаанууд ингээд гарсан байгаа байхгүй юу. За тэгэхээр яг нэг энэ бол хангалттай юм судлагдчихсан ийм юм байна гэдгийг хамаа юу илтгэж байгаа. Хоёрдугаарт нь ихээр 14,000 хүнээс дээш хүмүүс судалгаанд хамрагдсан байгаа байхгүй. Тэгэхээр яах нь энэ бол хангалттай тоо байгаа байхгүй. Тэгэхээр энэ маш их судлагдсан ийм учраас яах нь зарим хүмүүс нь ийм юм судалж үзээд эрсдэлтэй юм байхгүй бол жоргуу олгоцгоо. За тийм ийм байх юм бол эмчтэй яриа жортой олгоцгоо гэдэг юм яригддаг байгаа. Тэгэхээр энэ маш их судлагдсан гэдэг нь маш их давуу тал гэж бодож байгаа. За яг ер нь бол хүн амын донд ямар байд юм бэ гэхэлэр нэг ийм юмнууд байгаа. За жишээлх юм бол нориогт ямар байдаг вэ гэхэлэр ямар нэгэн байдлаар одоо энэ юм уух шаардлага та хүмүүсийн тоо бол харьцангуй бас өндөр байгаад байгаа. За тэгэд
одоо зөвхөн нариу гэлтгүй те бас одоо манай Монголд ч гэсэн за дэлхийн бусад улсуудад эрэгтэйчүүдэд тулгарч байгаа юмд ерөнхийдөө адилхан л байгаа. Тийм учраас энэ имийг одоо шинжлэх ухааны үндэстэйгээр бас өөрөөсөө мэдрэхтэйгээр авч ууж ингэж хэрэглэх хэрэгтэй гэж байна. За яг хөө ямар юмнууд яаж ингэж уух вэ гэдэг тэгэхээр мэдээж энийг бол одоо тэр Viagra-гийн чинь дотор бодсон Sildenafil гэдэг ингэ бодсон аахгүй юу. Та нар нөгөө төрлүүд ярьсан блогийг үзэх юм бол тэн дээр ярих шиг Sildenafil гэж байгаа. Тэгэхээр энэ имийг яа ингэ нэг таблеткийг ууж байгаа 50 мг-тай ингэ зарж байгаа. Тэгэхээр 30 минутын өмнө бэлгийн харьцаанд орох юм 30 минутын өмнө уух хэрэгтэй. Ер нь бол им нь бол нэг 4 цаг орчим ингээ үргэлжлэнэ. За тэгээд бусад одоо нөгөө нэг секс тоглоом янз бүрийн юмнуудыг бол хэрэгж болно гэж байгаа хамтдаа. За тэгээд хэрвээ тийм юм нөгөө хоолтой ингээд хамт ингээ хэрэглэх юм бол ингээд хугацаа нь ингээд дурцаад ингээд үйлчлэх хугацаа нь уртсан авчдаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр 30 минут өмнө хэрэглэж яана гэжсэн бол 1 цаг ч юм болдог ч юм иймэрхүү ингээ уртсан авчдаг. Тэгэхээр энэ дээр анхаарах хэрэгтэй гэсэн маа. За тэгээд яг нь ерөнхийдөө нөгөө архтэй арх одоо жоохон ингээ лам усчаал одоо Viagra-га ингээл тий арх ухлаар бэлгийн одоо юу хөвчрөлт суларч байгаа шүү дээ тийм ээ та нар юуг нь би ярьжсэн санагдчих юм механизм. Тэгэхээр энэ арх утас хүмүүс яг нэг л нөгөө эмээ ингээ уулаа гэхэд яг нь үйлчлэг нь одоо улам удашчдаг гэж байна. За та нар ингээд нэг мандрин шиг юм нэг жимс идэг тийм ээ гадар юм. Тэгэхээр доторх нь юм улаан өнгөтэй юм нэг жимс идэг. Тэнийг болохоор грейпфрут гэдэг байхгүй жимс гэдэг байхгүй. Тэгээ тийм жимстэй аль болохоор хамт тэрийг эзэн тохиолдол хамт хэрэглэхгүй байх хэрэгтэй. Яагаад гэх юм бэ бол энэ жимс маань өөр яадаг гэхээр нөгөө нэг илгэний битрүн нэг юм нэг энзим гэж ярьж байсан шүү дээ тийм ээ ферменттэй. За тэгээд ферменттэй холбоотой юм нэг юм бол тий бие махбодод. Тэгэхээр яг нөгөө энэний үйлчлэг нь ингээд хит өндөр болоо авчдаг байхгүй. Тэг жимс итчихэд одоо Viagra-г ингээд дуулаа гэхэд үйлчлэг нь хитрхи юм юу үйлчлэгээний итгэн хитрхэн өндөр боловч тийм учраас хамт хэрэглэхгүй байх хэрэгтэй гэж ингэж одоо ярьж байгаа. Тэгэхээр энэ одоо эрэгтэйчүүдийн хэрэгэлдэг тийм ээ хүний амьдралын явц тийм эрэгтэй хүн болгон ямар нэгэн байдлаар тийм одоо жил ирэх тусам одоо нас нэмжээ. Хоёрдугаарт нь ихлээр нас нэмхийн хэрээр яах нь ямар нэгэн одоо өвчлөлт өртөх юм эрсдэл нь бий болж эхэлж байна. За тэгээд настай хүн гэлтгүүгээртэй залуучууд ингээ ямар нэгэн байдлаар одоо удамшлын шин чанартай миний түрүүний хэлсэнтэй зүрх судасны өвчнүүд байна, даралт ихсэх байна, холестерин өндөр байх, эсвэл чихрийн шижинтэй байх ийм залуу хүмүүс ч гэсэн тохиолж байгаа. Тэгэхээр тэрнүүд судас би түрүүнд ярьжсэн те бэлгийн одоо сулрал ийм юмнууд бол тохиолдно. За тэрийг бол даван тулах арга зам бол мэдээж байгаа. Бид нар Viagra нээсэн түүхийг би ярьжсэн тийм ээ. Тэгэхээр энэ имийг ууж болох нь. За тэгээд хэрвээ тэр 6-7 асуултанд үгүй гэсэн тохиолдолд та энийг ууж болох нь. Хэрвээ зарим дээр нь окей одоо тийм ээ гэж хариулж байгаа юм бол заавал эмчтэй одоо ярилцаж энэ асуудлаа бол шийдэж явах хэрэгтэй байдаг бахнэ. Тэгээд ер нь бол яг нь хөвцүүлч нөө юутай хэрвээ та мэдлэгтэй маш сайхан мэдлэгтэй хүн бол энэ нэмийг хэцүү хэрэгэл сурах юм бол өөрийнхөө эрүүл мэндэд одоо анхаарал тавих юм боломж нь бол нэгдэж авахгүй юу. Ер нь бол яг нөгөө ташрамж хэлэхэд юм байгаа штэ. Нөгөө жишээлх юм бол зүрхний инфаркт гэдэг гинт хэнийг өдөр үүсэл ингэждэг юм биш тийм ээ. Тэгэнгүүтээ зүрх судасны өвчин чинь гинт хэнийг өдөр үүсэл ингэждэг юм биш байхгүй юу. Тэгэхээр яг тэр чинь хамгийн том судасуудаар юм болоод шүү дээ тийм ээ. Гэтэл хамгийн жижиг судасаас эхлээд нөгөө нэг өөрчлөлт эхэлж байгаа учраас эхлээл ерөнхийдөө юм бэлгийн сулрал болоод за тэгээл 2-3 жилийн дараанаас яг нь зүрх судасны системийн өвчлөл ингэж гарч ирээл. За тэгэл 5-10 жилийн дараа болоход л яг нь одоо зүрхний судасны одоо инфаркт гэдэг юм уу янз бүр хүнд өвчнөд гардаг. Тэгэхээр аливаа юм чинь бүр юм цаг хугацаатай болоод ирж байгаа байхгүй юу. Тэгэхээр хэрвээ та энийг үзэж байгаа бол ямар нэгэн байдлаар бэлгийн сулрал нэг шинж болоход хөвчрөлтөө ингэж тий олигтой юм юуч ачлахгүй ингэ байх юм бол миний түрүүний хэлсэн тийм нэг юмнуудыг өвчмөний янз бүр эрсдлүүд гарт тэрний эхний дохио биш байгаа даа ингэ бодох нь эсвэл нөгөө 10% ярьж ирсэн сэтгэл санаатай холбоотой юм ингэж яг нь
өөртөө ингэж олоод тэгээд эмчтэйгээ маш сайхан зөвлөөд тэгээд ингээд бас гарц эмийг бол зөв хэрэглэж сурах хэрэгтэй. Тэг хэрэглэхдээ би хийсэн те ямар хугацаанд өмнө уух юм, холтоо уух юм уу гэх ч юм уу эсвэл ямар юм дуудаг билээ тэрнээ арай гаж нөлөөнөөс суулаад миний одоо эрэгтэй хүн хүчрэлт сул байгаад байна уу гэдэг ийм юмнуудыг яах нь мэдлэгтэй хүн бол энийг бол даван тулж чадна гэж ингэж хэлмээр байна. Тэгээд та нарт дээрүүлэн сайн бүхний хүсээрээ асуултаа хүн бол нэг иймэрхүү юмны доор ингээд асуулт асуух чинь бас жоох эвгүүлээд байх л та гэж би бодож байгаа. Ерөнхийд нэг артингээс ингээд яг ийм юм гарч байгаа юм чинь бүр муугаад гормонда хийгээд л зүгээр алуу тоор байна уу гэл ингээд нэгж байгаа л ингээд аваад ингээд гардаг байхгүй. Тэгэхээр энэ бол нэг хувь хүний хувьд ингээд жоохон санаа зовмоор ичгмээр юм юмнууд байж байгаа. Тэгэхээр энэ бол бүх эрчүүдэд ерөнхийдөө бүх орны эрчүүдэд яг ийм байдал байдаг. Тийм учраас асуулт асуух жоох эвгүй гэж магадгүй. Тэгэх юм бол юунаас тий нөгөө нэг мэйл хаяг руу ч юм эсвэл одоо фэйсбүүк руу ороод мессеж бичиж болно. Би одоо хүний нууцыг хадгална шүү дээ тийм ээ. За иймэрхүү юм яг ингээд та нартай одоо амжилт хүсье. Тэгээд имэйл сан зөв хэрэглээрээ тэр урд нь хийсэн жилийн өмнө хийжсэн 2 блогийг бас үзүүлэх зүгээр гэж бодож байна. За түр баяртай.